өндөр тухамсарлаж ажилласаар ирсэн. За тэр нь юу гэхээр манай спортын гэмтэл одоо тэгээд дээрээс нь одоо бид хамтарч ажиллаж байгаа хамт ажиллагааны хуурайнд урлагийн гэмтэл мэрэгдэл шалтгаалт гэмтэл осол гэмтэл гэж юу юм тийм ээ. За тэр тал дээр бол одоо энэ тамирчдын манай одоо үйлдвэрсэн сэтгэлдлүүд за тэгээд байж байна. Одоо ерөнхийдөө бол энэ жилийн хүрээнд 2019 он гарсаар бид нар манай улсад одоо дөнгөж хөгжиж байгаа, эрчимтэй хөгжиж байгаа багийн спортууд бол хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол, тийм спортын дээд лигийн тамирчдыг бид нар мөн ялгаагүй осол гэмтэл, бүтэц гэмтлийн хариуцаад тэгээд дээрээс нь осол гэмтэл үлдсэн сэргийллийн үйлчлэг оншиж байгаа. Тэгээд дээрээс нь зөвлөмжийн сургалтуудыг бас яагаад хийж гүйцэтгэж эхэлж байна. За тэгээд ерөнхийдөө бол нийгмийн ойлголт маань спортын гэмтэл гэхээр ерөөсөө ганцхан спортын тамирчид гэж байна. Тэгэхээр одоо биднийг орхиулцдаг гэсэн. За одоо бид нар одоо таад маань ялгаагүй үжигчин мэргэжлийг сонгоод сурж байгаа тийм ээ. Үжигчин мэргэжлийн үжигчин болох байгаа юм бол мундаг үжигчин мэргэжлийн урлагийн байгууллагын мундаг үжигчид болох байгаа. За тэгэхээр энэ мэргэжлийн шалтгаалт бэрхшээлийн урлагийн гэмтэл гэдэг ойлголтыг одоо нийгэм бид өөрсдөө төгөрөх ёстой шаардлага гарч байна л да бидний бодлоор. За тэгэхээр спортын гэмтлийг бол одоо хайцсангуу нөгөө баярс хийгдэж байгаа гэдэг утгаараа NBA буюу мэргэжлийн Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо, за Английн Премьер лигийн тамирчдын гэмтэлийг бид нар нэг сонирхлоороо үзээд ингээд за ингээд бэртэж гэмтэж байгаа маань ийм тамирчин ингээд бэртэж гэмтчтэй, за ийм эмгэгт ийм оншоор бэртэж гэмтүүлж байгаа юм байна, ийм хаалгаанд орж байгаа юм байна гэдэг мэдээллийг бид нар аваад ирсэн учраас нийгэм маань тэр тал руугаа маш их одоо анхаарч, за спортын гэмтэл гэдэг бол тамирчин яаж зүйл мөхөөр сэтгэж байд юм бэ? Спортын хүн гэмтсэн тохиолдолд бол ингээд хаалгаа их ямар ч бэртэж байсан гэсэн эдгээрх боломж үүссэн юм байна гэдэг ийм ойлголтыг бид нар одоо нийгэм бодол авч эхэлж байна. Тэр чинь манай улсад. За тэгэхээр яг энэ үед нь бидний өөрсдөөсөө шалтгаалж юм юу гэхээр мэргэжлийн шалтгаалт гэмтэл урлагийн гэмтэл гэдгийг бид нар үжигчд бид нар чинь адилхан одоо спортынхонтой адилхан байнгын бэлтгэл сургалт хийдэг, байнгын бэлтгэл гэмтэлтэй байдаг учраас бидний одоо маш асар мөнгө өрсөлдөгч байдаг юм аа. Үжигчд гэлтгүй мөн цэвтгийн урлагийнхан маа тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бол спортын гэмтэл тэгээд дээрээс нь энэ урлагийн гэмтэл, мэргэжлийн шалтгаалт гэмтэл бид одоогийн байдлаар өнөөдрийн лекц сургалтын дээр яригдах ийм 6 сэдвүүдийг бид авч үзсэн. Хамгийн нэгдүгээр бид нарт зөөлөлийн гэмтэл гэдэг маань одоо юу байдгийг те зөөлөлийн гэмтэл яаж тохиолддгийг, за шагаан үеийн холбоосны гэмтэл, өвдөг гэмтлийн холбоосны гэмтэл, мөрний үеийн холбоосны гэмтэл, өвчтийн хугарлууд, миний мултарлууд гэсэн сэдвүүдээр ярих нь байна. Орч яригдана. За тэгээд энэ дээр би нэг бид хоёр одоо манай байгууллага хэлсэн зүйлтэй юм юу гэхээр ерөөсөө бид нар өөрсдийгөө одоо бид одоо хайд маань төгсөж сургуулаад төгсөж гарчаад мэдээж бүгд сайхан ажлын байранд гарна, мэргэжлийн урлагийн байгууллагын мундаг үжигчид болно. Тэгэхээр хамгийн нэгдүгээр одоо хайд маань багаасаа яг одоо энэ багш нарын хаад иргэдээ байгаа үедээ, сургууль дээр байгаа үедээ бүх юмыг суурьаас маш сайн сурах хэрэгтэй. Тэр бол мэргэжлийн талаасаа ч тэр одоо өөрийгөө бэртцэн гэмтсэн хойно нэмэлт үзүүлдэг биш. Бэртэж гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаж урьдчилан сэргийлэх юм, бэртцэн юу юм, одоо бэртцэн гэмтсэн тохиолдолд бид нэр хаана чиглүүлэх ёстой юм, ямар мэргэжлийг хандах ёстой юм, хизээ хандах ёстой юм, ямар эмчилгээ хийх ёстой юм гэдгийг бид нэр өөрсдөө мэддэг байх ёстой. Тэгэхээр энэ дээр нэг жишээ авахад гадаадын өндөр хөгжилтэй орнууд одоо Америкийн нэгдсэн улс, Япон улс, за тэгээд Холбооны бүгдийн хамт Герман улс одоо энэ жишээнүүдийг харахад мэргэжлийн урлагийн байгууллага одоо бидний тэгээд манай улсын төрийн хэлбэрийн театр, үндэсний урлагийн театр, за тэгээд Монгол Улсын консерваторийн одоо багш нар маань, тэгээд одоо соёл урлагийн сургуулийн бүжгийн техникийн багш нар маань одоо гадаадын өндөр хөгжилтэй орнуудад бол бүх одоо сургуулаас нь ахуулаад за ажил дээр гарах хүртэл нь ерөөсөө энэ бэрхшээлийг дандаа цогтон одоо бүр сургалтанд нь оруулаад үздэг болсон ийм үеийг ирсэн байгаа. Тэгэхээр одоо бид нэгэнд одоо сургууль одоо дөнгөж ийм хамт ажиллагааны гэрээ хэлж байгаа. Тэгээд ийм үед бол бид нар сургалтанд оруулах гэж одоо яаж ийм юм ярих нь одоо бол тохиомжтой цаг биш. Тэгэхээр хэдүүлээ одоо шат дараалтайгаар осол гэмтээс үүссэн тохиолдолд бид нар одоо хамт ажиллагааныхаа гэрээний хувьд тайлбар одоо төсөж хэмжсэн тохиолдолд одоо агч нар нь
Тэ манай юмдыг хариуцах нь а гэтэл гэртеж гимтээд ягаад бид нар имжтэй байж болж байна. Гэртеж гимтлээс хайрын нь урчиж яаж хийх ёстой юм? Ямар зөв илэрчээд хахад одоо яаж хаана нөлөөд байгаа үед та нар багш нартай яаж хамтчих ёстой юм? Мөн багш нар маань эргүүлээд ямар эмчтэй хандах ёстой юм? Ямар одоо үед нь эмчрүүгээ илгээх ёстой юм гэдгээ маш сайн мэддэг болох нь энэ юмны одоо сургалтын зорилго оршиж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь бид нар бүгд яг эмчийн төвшин Самбарын Шилпааны эмчийн сургуулиуд эмч болох болж байгаа оюутнууд тэгээ мөн одоо бусад эмчийн мэрэгчлэний хувьд одоо хэмжээнд авч үзэхэд тийм ойлголттой болж чадахгүй ч гэсэн одоо хүний бие хэдэн яс байдгийг тийм ээ одоо бид нар ийм одоо мэрэгчлийн хөдөлгөөний хийгээд бидний аль ч орцдгийн ямар үе маань орцдгийн бидний бие хэдэн үе байдгийг үеийнхтэй ямар үе үүсгэж байгаа тийм ээ иймэрхүү зүйлүүдээ хэдүүлээ хийж бидэд авчих юм бол одоо бид нар түр одоо манай улс маань одоо бид өнгөржил сонгодог болохыг одоо ингэж хэлж байна. Бид нар өөрсдөө хичээгээд өөрсдөө дэлхийн түвшний боловсролтой байгаад өөрсдөө хамгаалж чаддаг бусад нэмтээс урдынхаа нэмтээс хамгаалж чаддаг байх юм бол бид нар өшөө илүү өөрсдөндөө болон өөрийнхөө сонгодог урлагт хөв нэрмээ оруулж байгаа гэдэг нь үндсэн юм аа. За тэгээ өвдөгний үеийг өөрчлөөд за хэдүүлээ одоо энэ дээр ингээ ярилцаа хэлчих тий асуух юм байх юм бол манай багш нар сурагчны оюутнууд маань бүгд сайхан гараа өргөөд асуугаад явж байгаа шүү дээ. За өвдөгний үе гэдэг маань одоо бүгд өөрсдөө мэдж байгаа тий бүгд өвдгөө хэлий. За өвдөг тийм ээ. Өвдөгний үед маань 3 яс маш сайн онцлог өвдөгний үед үүсдэг. Тэр нь юу вэ гэхээр уртлын бидний хэлдэг нөгөө одоо өвөмнөөсөө хийж байгааг сонссон байдаг уу? Өвдөгний нүдээр хатгаад байна гэдэг тийм. Энэ уртлт нэг жижигхэн хөдлөөд байдаг тийм ээ. За тэр бол тойг яс ах нэ энэ харагдаж байна. Англи нэрш маань patella гэдэг. Өөрөөр kneecap гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ тойг яс маань тойг ясны маань уртлын өвдөгний үений газар гоо болно. За дээрээс бидний гоёны яс буюу дунд чимэгний яс. Дунд чимэгний ясны маань дотор болон гадар гудуу маань. За тэгээд доороос ирж байгаа бид нар тийм шилбэн дээр чинь 2 яс байгаа. Ингээ гадна талаараа бид нар мэдэрхэд ганцхан яс юм шиг өнгөрсөнгөөс доцоо 2 яс байгаа. Гадна талаа яс нь байна, өөхөйдэн давхарга нь байна, цаашаага булчингийн давхарга байна. За тэгээд яснууд маань орж ирж байна тийм. Тэгэхээр 2 яс байдгийн нэг нь одоо шилбэний яс буюу шаант яс. Нөгөөх нь нарийн яс хүмүүс савхан яс гэж нэрээс авсан байдаг манай ард иргэд. Энэ бол тахилзуур яс. Тэгэхээр энэ ясны маань тахилзуур яс бол өвдөгний үеийн бүрдэлд бол орчихгүй. Гэхдээ гадны хажуугийн холбоос бол энэ тахилзуур ясны дээр хийгдэж идэг. За энэ шаант ясны дээдлийн тавцсан хэсэг буюу энэ хэсэг маань ингээд ийм 3 хэсэг өвдөгний үеинд ордог. За эхнээс нь дахиад авах хэлээ. Тойг яс буюу аль яс вэ? Бүгд заахгүй. Тойг ясны дотортлын газар өвдөгний үеийн дотор хэсэг орцож байна. За гоёны яс буюу ямар яс вэ? Дунд чимэгний яс. Гоёны ясны маань доотлын хэсэг буюу дотор болон одоо энэ дотортлын гэдэг маань энэ хоорондоо харьцаж байгаа хэсэг гэсэн үг шүү дээ тийм ээ. Дотор тал гадар тал гэж ялгарч байгаа шүү дээ. Дотор талын булууны хэсэг, гадар талын булууны хэсэг маань өвдөгний үеийн орцод орцож байна. За тэгээ мөн дээрээс энэ тойг ясны чинь дээдлэлд одоо та хэд ингээд өөртөө бариад байна. Энэ булчин чангарахад бидний хөл тэнийж байгаа. Тийм байгааз бүгд хөлөө тэнийж үзье. Энэ булчин маань өөрөө дөрвөн толгой булчин гэдэг нэршилтэй. За энэ булчингийн маань төгсгөл бол одоо энэ харагдаж байна. Энийг бол дөрвөн толгой булчингийн шүрмэс буюу дөрвөн толгой булчингийн төгсгөл хэсэг. За энэ маань бол тойг ясн дээр бэлтгэж байдаг. За тойг яс маань цаашаага tibial tuberosity буюу шаант ясныхаа төвгөр дээр бэлтгэдэг. Энэ одоо яг нөгөө дотор талын бүтцийг үзүүлэх гэдэг ингээд хастагдсан зураг байгаа шүү. За антогийн бүтцээрээ. Энэ хэсэг маань бол тойгны шүрмэс гэж байна. Тойгны холбоос гэж яригддаг. Тэгэхээр одоо ингээд чангалж үзчихээд энэ дээдлийн булчин байгааг нь ямар булчин гэдэг гэлээ? Дөрвөн толгойд булчин. Энэ дөрвөн толгойд булчингийн маань доотлын тойг ясан дээр бэлтгэж байгаа хэсэг маань дөрвөн толгойд булчингийн шүрмэс. За тойг яснаас доошогоо шилбэн дээр бэлтгэж байгаа хэсэг маань тойгны холбоос. Тэгэхээр энэ тойгны холбоосыг бүгд одоо чангалаад үзэхэд мэдэгдэж байгаа тийм. Энэ чангалаа. Одоо энэ тийм ээ. Одоо энэ яриад байгаа жижигхэн яс маань тойг. Тэгэхээр энэ тойгны чинь доор ингээд энэ булчингаас холбоосоо шүрмэсөө энэ ясан дээр бэлтгэж энэ ясаа уулзаад энэ яснаас цаашаага